Сайн байцгаана уу манайхаа. Та нартай гайхалтай энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө дугаараар бүгдээрээ хамтдаа аав хүү хоёрын нэгэн түүхийн талаар ярилцах болно. Хоёр хүүтэй нэгэн хүн байжээ. Баг хүү нэцгтээ ааваа эд хөрөнгнөөсөө оногдох хувийг минь надад өгөөч гэхэд эцэг нь хоёр хүүдээ хөрөнгөө хувааж өгөв. Хэдхэн өдрийн дараа баг хүү нь хамаг юмаа хамаад алс голын оронг зорин оджээ. Тэнд тэр дур зоргоороо амьдарч эд хөрөнгөө өрн таран хийв. Түүнийг бүх юмаа барж дуусахад тэрхүү нутагтанч сүрхий өлсөглөн болж тэр юмар гачигдж эхлэв. Тэгээд тэр явж уг нутгийн нэгэн хүнийг бараадах болж гин. Тэр хүн гахаагаа хариулуулахаар түүнийг явуулдаг байлаа. Тэр гахааны идэж байсан буурцгаар ходоодоо дүүрэхийг хүсэмжлэвч хинч түнд юу ч өгсөнгүй. Тийхүү тэр ухаан эцгийн минь хөлсөлсөн хүмүүсийн хичнээнж талхаар илбэг байдаг билээ дээ. Гэтэл би энд өлсөж үхэх нь. Би босоод эцэг рүүгээ очие. Тэгээд түнд ааваа би Тэнгэрийн эсрэг таны өмнө нүгэл үлджээ. Би цаашид таны хүү гэгдхэн цохисгүй. Харин намайг хөлснийхөө нэг хүн болгооч гэж хэлээгэв. Тэгээд тэр босч эцэг рүүгээ явжээ. Харин эцэг нь түүний холоос хараад ихэд өрөвдөн гүүн ирж тэврээд үнсэв. Хүүн түнд ааваа би Тэнгэрийн эсрэг таны өмнө нүгэл үлджээ. Би цаашид таны хүү гэгдхэн зохисгүй гэв. Харин эцэг нь боолуудаа хамгийн сайхан хувцас хурдан авчирч түүнийг хувцсал. Гарт нь бүүж зүв, хөлд нь гутал өмсөг, тарган тугал авчирч гарга. Бүгдээрээ найрлаж цэнгий. Учир нь энэ хүү маань үхсэн байсан гэвч амилжээ. Тэр алдагдсан ч олдлоо гэв. Тэд найрлан цэнгэлдэж эхлэв. Ууган хүн талбай дээрээ байжээ. Тэр буцаж гертээ ойртон эрэхтэй дуу хуур бүжиглэх чимээг сонсоод зарц нарынхаа нэгийг дуудаж юу болоод байгааг асууж шалгав. Тэр түнд дүү чинь ирсэн. Таны эцэг түүнийг эсэн минь дэргэж ирсэнд тарган тугал нядлуулав гэжээ. Харин ууган хүн уурлаж дотогш орохыг хүссэнгүй. Тэгтэл эцэг нь гарч ирээд түүнийг аргадан гуйж эхлэв. Хүүн түнд хар. Олон жилийн турш би танд зарагдчихэв. Би хизээч таны тушаасныг зөрчиж байгаагүй. Гэвч ант нөхөдтэйгөө баярлах үед минь та ганц ишигч надад өгч байгаагүй. Харин хөрөнгийг чинь янхнуудтай нийлж цөлмсөн энэ хүүгээ эрэхтэн түүнд зориулж тарган тугал нядалж байдаг гэхэд эцэг нь түүнд минийхөө чи үргэлж надтай хамт байсан. Минийх гэсэн бүхэн чинийх шүү дээ. Харин чиний энэ дүү өгсөн байсан. Гэтэл амьдрчээ. Алдагдсан боловч олдлоо. Иймээс бид баярлан цэнгэх ёстой гэв гэжээ. Өнөөдрийнхөө дугаараар бүгдээрээ хамтдаа алдаагаа ухаарч ойлгож өөрийн эцэг дээрээ эргэн ирж байгаа нэгэн хүүгийн талаар ярилцлаа. Та нар маань Библи судрын Лук номны 15 дугаар бүлгээр дамжуулан энэ дүрийг уншиж сонирхоод үзээрэй. Өнөөдрийн дугаар маань энэ хүрээд өндөрлж байна. Дараагийнхаа дугаараар уулзцаая. Баяртай манайхаа.